6 жилийн хугацаанд хэрэгцсэн ажлыг тооцоод харахаар тавцсан таагаар бол 349 ажлууд бол хийгдсэн байлээ энэ хөтөлбөрийн хүрээнд бол өнгөрсөн хугацаанд бол энэ хөтөлбөр маань бол 260 мянга гаруй иргэнд бол хэрэгцсэн сургалт зөвлөгөө ямар нэг хэлбэрээр хүргэсэн байна. За мөн захим сургалтанд бол тухайлан 80 мянга гаруй иргэн хамрагдсан гэсэн мэдээ байна. За хууль зүйн тусалцааны төвийн 34 салбараар 150 мянга гаруй иргэнд бол үйлчлэгээ үзүүлсэн байна. Хөтөлбөр арга хэмжээнүүдийг хийхдээ бол энэ төсөв санхүүгийн уялдаа яг энэ зүйлүүдийг бол маш сайн хангаж аягүй сайн бодох хэрэгтэй. Төрийн төвшин жаргал арга хэлж юм л да. Олон дахин давтаж ирсэн юм. Донор байгууллагуудаа баярлалаа л гэж хэлсэн. Энэний хүчээр л яг яалч бол энэ бүх нийтийн хэрэгцээ боловсролын арга хэмжээг бол хүчин туулж бол гарч чадсан байгаа нь бол амжилт юм а гэж харж байгаа. За 800 гаруй хэрэгцээ сургагч багш 2200 гаруй хэрэгцээ хөтөлчийг бол улсын хэмжээнд бэлтгэжээ. 22 үйл ажиллагаа 91 арга хэмжээг бол тогтмол жил болгон хийнэ гэдэг ингээд төлөвлөсөн ийм төлөвлөгөөд бол ажилласан. За ингээд бид нар бол нийт 6 жилийн хугацаанд хэрэгцсэн ажлыг тооцоод харахаар тавцсан таагаар бол 349 ажлууд бол хийгдсэн байлээ энэ хөтөлбөрийн хүрээнд бол. За энэ ажлуудын хүрээнд бол хүний эрхийн боловсрол хууль боловсрол мэдлэгийг олгох энэ суурь платформуд бүтээх, дэд бүтцийг байгуулах, төрийн байгууллагуудтай хамтран ажиллах, сургагч багш бэлтгэх, ном сурах чиглэл гэдэг ийм үндсэн ажлууд бол яг эхний үе шатд бол гол төлөв бол хийгдсэн байсан. Хэрэгцээ боловсролтой иргэн бол өөрийнхөө хуулиар хүлээсэн эрх үүргээ мэдэх. За тэгээд хууль эрх үүргээ мэдж байгаа энэ иргэн бол үйлдэл нь өөрөө хууль ёсны болоод ирдэг тийм ээ. За тэгээ эрхээ хамгаалахаа мэддэг. За ингээ хуулийн дагуу бол ингээд хууль ёсны шийдвэрээ гаргаад ингээ явдаг юм. За хөтөлбөрийн хүрээнд бол нийтдээ 3 зорилгыг бол төвшүүлсэн. Тэгээд энэ 3 зорилготой хүрсэн үгүй юу гэдэг асуулт их чухал. Тэгээд 6 жилийн хугацаанд тэгэхээр ямар ч байсан нийт хийсэн ажлуудыг дүгнээд үзэхэд бол энэ 3 зорилготой бол тодорхой төвшөнд бол хүрсэн гэж ингэж дүгнэгдэж болохоор харагдаж байгаа.